За хурд хамтлагийн гитарчин дуучин Отгонбаяр 1993 онд Дэнжин мянган ахыхын гэрлөө гитараа өрөөд явж явах замдаа Дэнжин мянган хогон дээрээс нэг дэвтэр олж гинэ. Тэгэхээр тэр дэвтэр нь болохоор 80-ад оны үеийн 10 жилийн сурагч нарын төгсөх үедээ бие биендээ нөгөө дурсгалын үг, дурсамжийн дэвтэр байсан байна. За тэгээд тэр дэвтэр дээрээс нэгэн онцгой шүлэг олсон нь хурд хамтлагийн одоо ихэд нэрд гарсан нулимсаа төвчийг хэмээх энэхүү дооны үг тэрхүү дэвтэр дээр байсан. За тэгээд зохиогч нь тодорхойгүй, хэдэн он зохиогч нь тодорхойгүй, ямар хүн зохиосон тодорхойгүй, яагаад зохиосноос тодорхойгүй. За тэгээд энэ дооны үгээр хурд хамтлаг бол саяны бидний сонирцсон, олноо түүхсэн нулимсаа төвчийг хэмээх энэхүү дууг хийсэн байна. За тэгээд үүний дараах нь хурд хамтлагийн ирээнд айлчлан тоглолт хийж ягаад тэнд хүлээн авалтан дээр сууж исэн чинь нэгэн ах босоод найрын үг хэлж л дээ. Тэгээ хэлэхдээ энэ дооны одоо шүлгийг уншсан байна. Тэгээ хэлснийхэн уншсныхын дараа Отгонбаяр түүнтэй уулзаад ямар сони юм бэ? Та яаж бидний одоо энэ дооны үгийг та яаж сайн мэддэг юм бэ? Та энийг хаанаас мэдж авсан юм бэ? Энд чинь манай дооны хамтлагийн дооны үг штэ гэж хэлсэн байна. Тэгсэн чинь ах хүү хариуд нь юу гэж хэлсэн гэхээр гүүгүү энэ бол бүр 70-ад оны үед Зүүн Баянгийн цэргийн анги цэргүүдийн донд ам дамжигдсан уншигддаг байсан шүлэг юм а гэж хэлсэн байна. Тэгээд гайхаад асуусан байл да та зохиогч нь мэдхүү гэсэн чинь ерөөсөө мэдэхгүй энэ нөгөө хосон ташуур гэдэг дуутай адилхан зохиогч нь тодорхойгүй их олон жилийн турш цэргийн анги цэргүүдийн донд ам дамжин одоо яригддаг байсан уншигддаг байсан юм шүлэг юм а гэж хэлж ээж гинэ. За ингээд дууны үүхтүүх бол бүр 70-ад онтой холбоотой болоо явцсан юм байна л да. За ингээд цэргүүдийн донд уншигддаг нэргүй зохиогчгүй тэгээ шүлгийн нэр нь юу юм гэхээр бас нэр байхгүй гэж. За нэг ийм шүлэг ингээ яваад энэ нь одоо ингээд дуу болоод ингээд өнгөрч байгаа тийм ээ. За дууны шүлэг жохом юуг өгүүлж байгаа юм бэ гэхээр цэрэгт явсан хайртай залууга нэгэн бүсгүй уул нь бол 3 жил төвчж хүлээсэн гэж байна. За тэгээд эрдгийн даваан дээр л тэсээгүй нэг хүнтэй суучих шиг болж байгаа. Тэгээд дууны үг хэлээд штэ хүлээн хүндэтгэн байж хүний итгэлийг олоорой гэж хүдрэх хоолоогоор зүрхэнд минь дуусан гэж. Тэгэхээр яг хормоо хийгээд байж хат нь уул нь нөгөө болзоц залуунд цэргээс халагдаад хоримн дээр нь тавиад ороод ирчих. За ингээд бүсгүй бол үнэн банталтын байдалд орно үсттэй одоо. Тэгээ аяны дуурай хултай айраг одоо залуу дээр тойрж яваад ирсэн байгаа. Тэгээ залуу хултай айргийг бариад босч ирээд одоо саяны дууг л дуулж байгаагаар дууны түүх өрнөж байгаа. Дууны шүлгэн дээр өгүүлж байгаа энэ түүх ингээ өөрөө өрнөө явж байгаа. За одоо ингээ эмхтэй бол одоо өнгөрсөн тий. Одоо нэгэнт өнгөрсөн амьдрал эргээд олдохгүй. Тэгээд анх удаа өөрийнхөө хайртай залуугийн нүднээс нулимс урсж байгааг нь бол тэгэхэд энэ бүсгөө олж хараад зүрхнөр үнэхээр шимширхийн дээд дээр шимширч байгаа. Тэгээ энэ бүсгүй бол хэлж байгаа тий. Юу гэвэл одоо гүйхэн ус урсаад далаа болохгүй адил уйлаад одоо чиний нулимс далаа болох штэ. Одоо нулимсаа төвчий да нэгэнт өнгөрсөн амьдрал. Уул нь бол би 3 жил хүлээсэн. Тэгээ одоо даанч босонгүйтэй гэж. Тэгээ нэг нөхрөл найраа ийцсэн юм шиг байна. Энэ эмэгтэй гэдэг. Найранд нь ороод одоо гэрэлчүү яав одоо. Ийм л юм болж байгаа. За тэгээд үнэндээ бол болцсон залуу нь цэргээс халагдаад ингээд хайртай бүсгүйгээ бодсоор хормоо хийгээд ингээд сайхан амьдрандаа гэж бодоод эргээд иртэл нөгөө бүсгүй нь бол яг үнэндээ өөр хүнтэй хормоо хийгээд байж байгаа байдалтай залуу бол нүүр толж байгаа юм л та. За ингээд эмэгтэйгийн хувьд ч хэцүү, залуугийн хувьд ч хэцүү нэг ийм дүр зургийг бидний энэ шүлгэнээс олж харж байгаа. Тэгээ энэ дууг сонсоод үүхтүүгийн сонсоод ингээд байж байхдаа надад бас бодогдсон нэг зүйл маань юу байсан гэхээр чуулганы болзоц залуу болох бидний эзэн Есүс Христ хожим иргэн ирэхэд түүний сүт бүсгүй болох түүний ариун хүмүүс бид ямар байдалтай түүнийг угтах болоо. Түүнийг ирэхэд бид нулимсаа төвчийгээд сууж ах уу? Харин түүнийг ирэхэд бид баяр хөөртэйгээр түүнтэй уулзан уулзрах итгэлийн амьдралаар бид түүнийг хүлээж авах болов. Өнөөдөр би та бүхэнд эзний үгийг
1-р Коринт номын 1-р бүлгийн 1-ээс 9-р ишлэл дээрээс эзний үгийг би хуваалцахыг хүсэж байна. Эзний гэртэл гим зэмгүй амьдрцгаая гэдэг сэдвээр эзний үгийг би та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. Тэгэхээр Илч Паулын Коринтчуудад бичсэн захидал дээрээс эзний үгийг бид нар түрүүн уншсан байгаа. 1-р бүлгийн 1-ээс 9-р ишлэл. За Коринт хот бол ямар хот байсныг та бүхэн бас тодорхой хэмжээнд бас сайн мэдж байгаа бох тийм ээ. Одоогийн Коринт хот бол нэг иймэрхүү балгас байдалтай Грекэд байгаа. Энэ бол Грекийн одоо алдартай нөлөө бүхий баян тансаг хотуудын нэг бол байсан цагтаа. Коринт хот бол 4 улиралтай ийм хот байсан. За одоо ч одоо улирал нь солигдсоор тийм ээ. Одоо намар хавар 100 гэсэн улирлуу солигдсоор ийм л хот байгаа. За Коринт хотын нэг онцлог бол Афродитийн одоо дуган сүмтэй ийм одоо хот байсан. За өөрөөр хэлбэл би үүгээрээ Коринт хотыг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр энэ бол маш завхаа хот байсан гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр бүр археологийн эрдэмтэд, барууны эрдэмтэд бүр ярьдгийн байна л да. Коринт хот бол цагтаа бол сексийн люкс хот байсан гэж бүр лагшри хот байсан гэж бүр үздэг. Тийм их одоо завхаарл одоо давцсан ийм хот байсан. Яагаад гэвэл тэдний гол шүтэн болох Афродит нь өөрөө завхаарлын бурхан. Энэ бол одоо Грекийн хайрын бурхан гэж ярьдаг эмэгтэй бурхан байсан маа. За цаашаа. Энэ бол Афродит сүмийн тойр байгааг бид нар сая харж байна. За ингээд Афродитийн дуган энэ бол Грекийн хайрын бурхан байсан. Афродит бурханы толгойнхын зургийг бид нар харж байна тийм ээ. За тэр баруун дээд болонгийн газрын зураг бол одоо доод үзүр дээр нь бол Коринт хотын толгод одоо Улаанбаатараар бол зайсан толгой нэг. Тэрэн дээр нь одоо Афродита бурхны сүм бол байсан. Тэнд нь бол одоо олон эрэгтэй эмэгтэй сүмийн бие үнэлэгч нар буюу янхнууд байсан ба. Хүмүүс энэ бурханд тахил өргөхийн тулд бас очиж энэ одоо Афродит бурхны одоо сүмийн эрэгтэй эмэгтэй янхнуудтай завхаардаг байсан. Ийм хот байсан ба. Тэгээ ер нь бол бие үнэлэлт завхаарл бол маш их газар авсан ийм итгэмжгүй хот байжээ. Цаашаа явъя. За Паул сайн мэдээнийхээ 1-р аяллаа үеэр бол Коринтод хараахан очив. Харин сайн мэдээнийхээ 2-р одоо илгээлтийн аяллаа үед бол Коринт хотод очиж сайн мэдээ тарааснаар одоо Коринтод хэсэг бүлэг хүмүүс Христ итгэж болж ингээд Коринтын одоо нутгийн чуулган бол үүсэж бий болсон байдаг. Цаашаа вэ? За анхны 1-р зууны үеийн чуулганууд бол катакомб буюу нэг иймэрхүү маягийн өрөө тасалгаан дотор цугларч, залбирч тийм ээ элч нарын сургаалыг сурж байсан. За магадгүй Коринтын чуулганч бас нэг иймэрхүү л одоо өрөө тангим дотор тасалгаан дотор цуглацгаадаг бас байсан байж болох юм. Тэгэхээр Коринт хотын чуулган өөрөө маш асуудалтай чуулган байсан гэдгийг бас бид нар сонсч байсан. Бидний энэ талаар бол бас зөндөө ярьдаг. Жишээлбэл асуудлуудаас зөвхөн заримыг нь дурдах юм бол хуваагдлын асуудал байсан чуулган дотор нь би Кефих, би Аполлих, би Паулих, би Христих гэх мэтчлэн чуулган дотроо фракцуудад хуваагдсан ийм чуулган байсан. За өшөө. Чуулган болоо шүтэн шүтэх асуудалтай нэлээд гүн холбоотой ийм чуулган байсан. Шүтэн таксан юмсыг иддэг тийм ээ. Энэ дээр одоо яах учраа мэдэхгүй ийм чуулган байсан. За өшөө. Тэгсэн хэрнээсээ чуулган бол маш их тийм бэлэг авьяасархаг чуулган байсан байгаа. Бэлэг авьяасаар хайлагсан, бялгсан ийм чуулган байсан. Давуу тал нь бол за өшөө. Чуулганд бол бас садар самууны асуудал бол бас байсан. Бид нар энийг сайн мэднэ тийм ээ. Нэг залуу хойд ээжтэйгээ явуулдаж исэн юм асуудал бол Коринтын чуулганд бол байсан. Ингээд аваад үзэх юм бол Коринт хотын өөрийнх нь асуудал чуулганд ч гэсэн айгүй хүчтэй нөлөө болж исэн гэдгийг бид нар бас харж болох нь байна. Тэгэхээр Коринт хотын чуулган бол бас л завхаарлын тодорхой асуудалтай юм чуулган байжээ гэдгийг бас бид нар мэдж байна. За ингээд Паул бол одоо сайн мэдээнийхээ 3-р аяллаа үеэс буюу одоо Эфес хотоос Паул Коринтчуудад загтлаа бол одоо бичсэн гэж үзэж байгаа. Тэгээ эгийн тэнгисийн зүүн ирэг дээр орших Эфес хотоос эгийн тэнгисийн баруун талд орших Коринт хот руу Паул тус загтлыг бол бичсэн гэж. За ингээд бичээд эхлэнгүүд эхний 9 ишлэлийг л бид нар уншиж байна л да өнөөдөр. Тэгэхээр энэхүү 9 ишлэл дээр Паул эхний 3 ишлэл дээр бол мэдчилж байна тийм ээ. Ариун хүмүүстэй мэдчилж байна. Харин цааш нь үргэлжлүүлээд харах юм бол 5-аас
7 дугаар ишлэл дээрээс 4, 5, 6, 7 дугаар ишлэлүүдийг харах юм бол Коринт хотын чуулган ямар их эвээгдсэн чуулган болохыг Паул энэ дээр дурдж байгаа. За 4 дугаар ишлэл дээр хэлж байна. Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн Бурхны нэгүслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг гэж хэлсэн байна. Тэгэхээр Коринт хотын чуулганд байгаа тэр нэгүслүүдийг Паул олж харахтаа үнэхээр Бурхан талархдаг байсан. Коринт хотын чуулган ямар нэгүслүүдээр, ямар өрөөлүүдээр үнэхээр өрөөгдсөн чуулган байсан бэ? 5-аас 7 дугаар ишлэгийг харах юм бол дараах 3 төрлийн одоо ивэл өрөөл Коринт хотын чуулган дээр бол бэлхэм их байсныг бид нар мэдж байна. 5 дугаар ишлэгийг харъя. Учир нь та нар аливаа үг, аливаа мэдлэгээр юм бүгд түүний дотор баяжсан бөгөөд гэж хэлсэн байна. Тэгэхээр 5 дугаар ишлээс харах юм бол Коринт хотын чуулган юуны түрүүнд үг ба мэдлэгээр баян чуулган байсан гэдгийг бид нар мэдж болох нь байна. Тэгэхээр хоосонгүй чуулган байгаа биз? Үг ба мэдлэгээр үнэхээр баяжсан, бялхсан ийм одоо чуулган байсан байна. 90-ад оны үед манай Үрдэнгийн чуулганыг Библи мэддгээр нь хүмүүс их ярьдаг байж билээ. За би тэр чуулганаар сайрхаж байгаа юм биш л дээ. Үнэхээр тэгж ярьдаг байсан. Би 96 онд UBTC-д би оюутан болоод орж ирж явах үед өөр бусад олон чуулганы оюутнууд ирээд энэ сургуульд суралцаж өөр чуулганы олон найзуудтай тэр үеэс болж эхэлсэн. Тэр үеийг хүртэл би зөвхөн чуулган дотроо чуулганыхныгаа л мэддэг байсан бол Библийн сургуульд 96 онд оюутан болж орж ирсэн тэр цагаас эхлээд бусад чуулганы удирдагчтай танилцаж, бусад чуулганы итгэгч нараас бас суралцах, тэдэртэй найзаж нөхөрлөх одоо боломжууд бол надад нэгдэж исэн. Тэр үед одоо манай ангийн найзууд энэ төр бол юу гэж ярьдаг байсан бэхээр чи ял цуглааных юм бэ гэж. Үрдэнгийн гэсэн чинь танаа Үрдэнгийн амар Библи мэддэг те гэж бид нар ингэ хэлдэг байсан. Тэгээ яа тэгэхээр манай тэр үеийн пастор маань ерөөсөө 7 хоног ерөөсөө баг 7 өдөр манай цуглаан хөтөлбөртэй байдаг байсан. За нэгд өдөр л юмгүй байдаг байсан баг. Тэгэл хоёр дахь өдөр нь хуучин гэрээ судлалын цаг, за тэгээ гурав дахь өдөр нь Библи судлалын цаг, дөрөв дахь өдөр нь оюутан залуучуудын цаг, тав дахь өдөр нь 9 бүлгүүдийн цугларалтын цаг, хагас өдөр нь үйлчлэлийн багуудын бэлтгэлийн цаг. За ингээд бүтэн сайнд нь цуглаан боллоо. Нэгтгэд нь нэг өдөр өнжлөө дахиад хоёр дахьаас эхлээд бүх хөтөлбөрүүд эхэлдэг байсан. Тийм болохоор нэг талаар бол бид нар Библиэр маш их бөмбөгдүүлдэг чуулган байсан учраас ер нь бол Библийн мэдлэг бол бусад чуулгануудынхаа дунд дөрвөө. Магадгүй Коринт хотын чуулган ч гэсэн тухайн үедээ бас л Библийн мэдлэг ба одоо Библийн үгээр одоо мэдэх мэдлэгээр бол ихэд одоо баяжсан ийм одоо чуулган байж л дээ. Коринт хотын чуулганыхны хоёр дахь давуу талын талаар бол бас 6 дугаар ишлэл дээр үргэлжлүүлэн өгүүлж байна. Та нарын дунд Христийн талаарх гэрчлэл батжсан учраас гэж хэлж байгаа. Тэгэхээр Коринт хотынхны хувьд бол Христийн гэрчлэл үнэнхүү батжсан тийм чуулган байсан гэж одоо ойлгогдож байгаа. Энэ хэсгийг унших юм бол тэд нар Христийг мэдэх мэдлэгийн тал дээр юм уу эсвэл үнэхээр тэр итгэлийн амьдрал дээр магадгүй зарим тал дээр Христийг амсаж мэдэх Христийн гэрчлэл тийм ээ амьдралаараа одоо гэрчилсэн гэрчлэл Христ өөрсдийнх нь амьдралд хэрхэн нөлөө үзүүлсэн тэрхүү гэрчлэлүүдээр тэд нар магадгүй үнэнхүү одоо хүчрхэгдсэн нэг талаар тодорхой төвшөнд хүртэл бас их өсөж чадсан Христийг ер нь хаач гэсэн гэрчлээд ярихад бол бас яаж гэрчлээд ярьчих хэмжээний чуулган байсан юм шиг байна бас. За өсөө бас нэг давуу тал нь юу байсан бэ гэвэл тэд нар бэлгүүдээр бэлгсэн чуулган байсан. 7 дугаар ишлэгийг унших юм бол бидний эзэн Есүс Христийн гэрчлэлийг хүлээхдээ та нар ямар ч бэлгээр бис дутна гэж хэлсэн байна. Тэгэхээр бидний эзэн Есүс Христийн илчлэлийг хүлээхдээ буюу Христийг дахин ирэх хүртэл та нарт байх хэрэгцээтэй бүхий л бэлгүүд өнөөдөр та нарт байна гэдэг утгаар энэ нь хэлэгдсэн байна. За нэрэл тийм бид нар ялангуяа 1-р Коринтын 12 дугаар бүлэг 13 14 дугаар бүлгүүдийг уншаад үзэх юм бол Коринт хотын чуулган бол маш их ариун сүнсний бэлэг авьяасаар дүүрэн ийм чуулган байсан гэдгийг бид нар мэдэж байна. Тийм ч утгаараа магадгүй Паул энэ 6 дугаар ишлэлдэр 7 дугаар ишлэлдэр Христийн илчлэлтийг хүртэл буюу Христ нэгэн өдөр илчлэгдэн ирэх тэр өдрийг хүртэл та нар Христийн бэлгүүдээр ис дотно гэж бэлэг авьяасууд та нарт хангалттай. За ингээд аваад үзэх юм бол Коринт хотын чуулган бол үг ба мэдлэгээр баян чуулган байсан. Коринт хотын чуулган бол гэрчлэлээрээ батжсан чуулган байсан. Коринт хотын чуулган бол бэлэг авьяасуудаар бялхсан ийм чуулган байсан. Гэлийг ихтэй Коринт хотын чуулган эзний өмнө эрүүл чуулган бас байж чадаагүй байна. Асуудал нь юу байсан бэ гэвэл түрүүн бид нар үтсэн шүү дээ.
Юу гэвэл Коринт хотын чуулганд шүтэнтэй холбоотой асуудал байсан. Коринт хотын чуулганд хуваагдал байсан. Коринт хотын чуулганд завхаарлын асуудал байсан. Коринт хотын чуулганд гэрлэлтийн талаар асуудлууд байсан. Коринт хотын чуулганд амлалтаа биелүүлдэггүй асуудлууд байсан. Гэх мэтчлэн ёс суртахууны олон зүйлсүүд дээр Коринт хотын чуулган бол үнэхээр доголдолтой чуулган байсан гэдгийг бид нар 1-р Коринт номын туршид харах боломжтой. Тийм ч учраас Паул эхний оршил хэсэг дээрээ санаатайгаар дараах үгийг хэлсэн болов уу гэж би боддог. 8-9-р ишлэлийг одоо уншицгаая. Тэр та нарыг эзэн Есүс Христийн маань өдөр гим зэмгүй байлгахаар төгсгөл хүртэл баттгана. Өөрийн хүү бидний эзэн Есүс Христийн нөхөрлөлд та нарыг дуудсан Бурхан итгэмжит юмаа гэж хэлсэн байна. Тэгэхээр Паул нэг зүйлийг тэдэнд сануулж байгаа нь юуг сануулж байгаа вэ гэвэл бидний эзэн Есүс Христийн маань өдөр боёо нөгөө 7 дугаар ишлэл дээр хэлжсэн Христийн илчлэлтийн өдрийг хүртэл гэж хэлжсэн үгээ 8 дугаар ишлэл дээр одоо давтаад ярьж байна л та. Тийм ээ? Юу гэж юм гэвэл бидний эзэн Есүс Христийн өдөр хүртэл түүнийг дахин ирэх өдөр тэр өдрийн хүртэл та нарыг Бурхан гим зэмгүй байлгаж чаднаа. Тэгээд 9 дугаар ишлэл дээр тэр бол итгэмжтэй Бурхан шүү дээ гэж хэлсэн ба. Үүгээрээ Паул Коринтчуудыг гим зэмгүй Христийн өдрийг хүртэл гим зэмгүй байх ёстой гэдэгт ятгах гэж энэхүү оршлыг тавьж байгаа юм шиг надад санагдаж байгаа. Тиймээс ч дараагийн бүлгүүд, дараагийн ишлэлүүд цаашаа Коринтын 1-р Коринт загтлын өрнөлт бидэрт юг өгүүлж байгааг бол нэрэл гим зэмгүй амьдралын тухай Коринтчуудад Паул зааж байгаа талаар бид нар маш тодорхой уншиж байна. Бидэрт өнөөдөр өөрийн гэсэн давуу тал байдаг. Гэхдээ бас сул тал байдаг. Христэд итгэж биднэрт өнөөдрийн хүртэл итгэлийн амьдрал дотроо сурсан, мэдсэн, өссөн, төлөвшсөн, үйлчлэл дотроо чанагдсан, туршлагдсан, чадварчсан, эзнийг улам илүү таньж мэдсэн гэх мэтчлэн олон сайхан давуу талууд биднэрт байдаг. Гэхдээ биднэрт бас итгэлийн амьдралд байна сул талууд бас байдаг. Яг Коринтынд байсан сул тал шиг. Та наад зүгэн дотор ч нэг уц дугаараад тахш байна уучлаарай. Өнөөдрийн таны чуулган ямар вэ? Таны чуулган магадгүй Библийн мэдлэгээр бялхсан чуулган байж болно. Таны чуулган магадгүй гэрчлэлээр батжсан чуулган байж болно. Таны чуулган магадгүй бэлэг авяасаар бялхсан чуулган байж болно. Гэхдээ эзнийг дагах итгэлийн амьдралдаа яг зан суртахууныхаа хувьд, ёс суртахууныхаа хувьд хэр зэрэг танаа чуулган төлөвшсөн бэ? Мөн та өөрөө хэр зэрэг энэ тал дээр төлөвшөж яваа удирдагч вэ? Бид нар үйлчлэл дээр их анхаардаг, үйлчлэлийн чадвар дээр их анхаардаг, бид нар мэдлэг боловсрал дээр ихээхэн анхаардаг боловч харин бид нар яг үр жимстэй амьдрал дээр заримдаа төдийлөн анхаарахгүй явж байгаа тохиолдол нэлээдгүй байдаг. Тиймээс ч Паул юу гэж хэлсэн бэ гэвэл Христийн өдөр ирэх хүртэл буюу Христ нэг л өдөр ирэхэд та түүний өмнө гим зэмгүй байгаасаа гэж. Нэг л өдөр болжот залуу хаалгын сөхөөл сэвгэл ороод ирэхэд өөр нэг юмтай хормоо хийсэн сууж ивэл яста балаа завхаарл болох юм шиг дээ. Яг түнүний дууны гашуун түүх шиг. Эзэн нэг л өдөр ирэх болно. Харин тэр үед та итгэлийн амьдралаараа, та өөрийнхөө зориулалтаараа, та өөрийнхөө итгэмжтэй байдлаараа та хэр түүнийг итгэмжтэйгээр хүлээж түүний өмнө гимзэмгүй амьдралыг та чухалчилж байгаа вэ гэж. Тэр буцан эрэхтэй биднийг бэлэг авяасгүй байсанд маань шүүхгүй байх гэж би бодож байна. Тэр буцан эрэхтэй биднийг уран яруу номсноор маань шүүхгүй байх гэж бодож байна. Тэр буцан эрэхтэй бидний хэр зэрэг мэдлэгтэй байснаар маань шүүхгүй байх гэж бодож байна. Харин тэр эрэхтэй биднийг хэр зэрэг үнэж итгэмжтэй амьдрснаар маань ер нь бол нэлээд шүүх байх шүү. Тийм болохоор бид эзэн Есүс Христийг ирэх өдөр хүртэл бид түүнийг итгэмжтэйгээр хүлээж түүний өмнө гин зэмгүй байдлаа хадгалах нь чухал болоо. Эфес номын 5 дугаар бүлгийн 26-аас 27 дугаар ишлэлийг уншвал. За би тэр хэсгийг уншия. Эфес 5-ын 26-аас 27. Энд дэр Бурхан өөрийнхөө чуулганыг хэрхэн одоо
байхыг хүсдэг талаар маш тодорхой өгүүлж байгаа. Тэр чуулганыг үгээр дамжуулан усан дуугаач цэвэрлэн ариусгаад түүнийг ямар ч толб үрчлээсгүй эсвэл ийм юмгүй харин ариун гимзэмгүй байлган өөрийнхөө өмнө алдарч чуулган болгох гэсэн билээ гэж хэлсэн байна. Ямар ч үрчлээсгүй, ямар ч толбгүй бүр одоо бүр хэлж штэ бүр ийм юмгүй гэж ийм юу юм? Ийм юмгүй гэж юу яриад байгаа. Бүр өчүүхэн төдөн штэ нэг жоохон тиймэрхүү юмгүй л гэсэн утгаар хэлж байгаа бахал та. Тэгэхээр ямар ч үрчлээсгүй, ямар ч толбгүй, ямар ч бохир заваа юмгүй өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ гэж хэлсэн ба. Тэгэхээр Христ бол чуулганы тэргүүн, харин чуулган бол түүний бие. Тийм ээ? Энийг ихнэр нөхрийн жишээн дээр Паул тайлбарлаж байгаа шүү дээ. Эфес 5 дугаар бүлэг дээр. Тийм ээ? Тэгэхээр чуулган Христийн сүт бүсгүй буюу чуулган Христийн ирээдүйн одоо ихнэр бид нар болзооч залууга хүлээж байгаа юм бол Ингэрээ битээ сул тавиараа гэж. Нөгөө Сэрчмагийн доон дээр өгүүлдэг шиг тийм ээ. Тийм ээ. А буцаад ирэхэд нь ингэрээ сул тавьчихсан, өөр хүнтэй суудсан, нийлцсэн тэгээд найран дээрээ баригдаж энтер тийм ээ. Бантаж одоо тэгээ нулимсаа төвчидээ энтер гэж. Нэгэнт өнгөрсөн амьдрал эргээд олдохгүй үнэн шүү. Христ ирлээ бол буцаах одоо арга байхгүй. Байж юу л бид чинь баг багта тоглож байхдаа алдангуудаа нэн чурка энтер гэдэг байсан юм шүү дээ. Жиртаад жиснаа, октод энтер эрзэндж жиснаа тийм ээ. Нэн чурка энтер гэж жиснаа дахиж махиж эхэлдэг байсан шүү дээ. Тэр үед ямар ч нэм чурка байхгүй шүү дээ. Нэг хаагдвал нэгддэггүй, нэг нэгдсэн бол хинч үл хааж чадах. Тэрл түлхүүр бол Христ өөрөө тийм ээ. Христийн өдрийг хүртэл гин зэмгүй байцгаая. Би 2011-ээс 2012 оны хооронд Солонгост байгаа Гэрбан гэдэг монгол чуулганд пастораар үйлчилж ирсэн. Тэгээ мэдээж гэр бүлээсээ хол байгаа хүмүүс тэнд дүүрэн. Тэгээ дундаж насны нэгэн ихч надад өөрийнхөө амьдралын зовлонг ярьж ирснийг би одоо хүртэл мартадгүй. Тэр ихч маань нөхөр байхгүй, үр хүүхдүүд нь том болчихсон, үйлдвэрт ажилдаг. Тэгээд 10 хэдэн жил одоо ер нь баг 17 8 9 жил баг болж байгаа шүү тэр ихч маань. Тэгээд олон жил хань ижилгүй үйлдвэрт хүнд ажил ганцаараа ингээ хийж явсан учраас амьдрал нь хэцүү. Тэгээ надад нэг удаа ярьжсэн пастора хүн үнэхээр хань ижил хүсдэг юм бэлээ. Эмэгтэй хүн ч гэсэн эр хүнийг хүсдэг юм бэлээ гэж надад хэлж ирсэн. Тэгээд нэг найзтай болсон тухайгаа ярьж байгаа. Тэгээд тэр ихч бас хүнд явж ирсэн. Тэгээ найз залуутай болсон. Тэгээ нөгөө найз залуутайгаа хэсэг хугацаанд бас 90 очин хамт амьдэрсэн. Энэ ямар амьдралын тухай ярьж байгааг та нар ойлгож байгаа тийм ээ. Харин нэг л өдөр түүний зүр сэтгэлд эзний ариун сүнс үгээ хэлсэн баа. Чи буруу амьдарч ишүү гэж. Тэгээ энэ ихч маань номлол сонсоод чуулган дээр эзэнд мөргөл хүндэтгэл өргөж явах үеэрээ өөрийгөө үнэхээр буруу явж байгаа гэдгийг ухаарч энэ ихч маань үнэхээр гимшсэн ба. Тэгээд нөгөө найз залуутайгаа уулзаад ингэж хэлсэн гэнэ л дээ. Би бол Есүст итгэдэг хүн. Чи битэр ийм харьцаатай байх нь зохисгүй. Цаашдаа бол би эзнийгээ даана. А чи үнэхээр надтай хамт амьдрий. Хоёулаа болж бүтээ гэж байгаа бол чи надтай хамт цуглаанд яв. Хоёулаа бурхны өмнө ном ёсныхын дагуу амьдрий. А хэрвээ тэхгүйгвэл уучлаарай. Би эзнийгээ сонгоно гэж хэлсэн ба. Ингээд энэ ихч бол залууд хэлдэг үгээ хэлсэн. Залууч өөрийнхөө сонголтыг сонгоод хорвогийн замаараа орхиод явсан ба. Ингээд энэ тухайга надад энэ ихч маань нулимс унган ярьж ирсэн. Тэр үед үнэхээр хүний нутагт хүнд ажил хийгээ явж байгаа энэ эмэгтэй хүнд нүмер нөөлөг түшиг толгоор хэрэгтэй юу? Хэрэгтэй шүү дээ. Ийм хэрэгцээ байгаа юу? Байгаа шүү дээ. Гэхдээ энэ ихч Христийн өмнө зүв байхыг эхлээд нэг төр тавьж байгааг нь хараад би үнэхээр энэ ихчээр бахархсан. Нэг талаар бид нар хамтдаа гимссэн. Харин нөгөө талаар энэ ихчийн итгэлийн амьдрал намайг ч гэсэн маш их оромшуулан бас зоригжуулж гисэн ба. Христийг ирэхэд бид ямар байдалтай түүнийг угтах вэ? Бүгдээ хамт эзний өмнө залбирцгаая. Тэнгэрлэг бурхан аав минь танд баярлалаа. Өршөөл нэгүүлсэл тань гүнээ талархъя. Бузар байсан, бохир байсан биднийг та өөртөө дуудаж өөрийнхөө цэвэр ариун цусаараа угааж, арчиж, биднийг цэвэрлэж, өдгөө ариун сүнсээрээ та биднийг ариусгал дотор өдрөөс өдөрт шинчлэн биднийг өнгөлж, биднийг зүлгэж, биднийг алдаж, биднийг унах үед минь өршөөн бас уучлж бидний ингэртэй тэрдэг бурхан аваа тандаа баярлалаа. Их эзэн минь
бид үнэхээр танийгаа чин сэтгэлээсээ дагж таныг ирэх тэр өдрийг хүртэл хүн болгоны яваад байдаггүй энэ давчуу замаар эзэн бид уунсан ч сөхөрсөн ч бид таны нэгүсэл, таны өршөөл бас таны ариун байдалд итгэн бид ураг шагшаар бахад бидэнд та туслаач гэж гуйж байна. Их эзэн минь танд баярлалаа. Бүх алдрыг танд өргөн эзэн Есүс таны ариун нэр дотроос залбирanгуйлаа. Амен.